Бацхан уу. Удаан хугацааны дараа эргээд подкастаараа уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрөөс энэ дугаараас эхлээд ер нь бол тогтмол хугацаанд подкастаа оруулах болно. За өнөөдрийн манай подкастын зочноор болохоор Солонгос улсын ихтэй сургуульд суралцж байгаа Цол Заяа гэх нэртэй Монгол оюутан оролцож байгаа юм аа. Сайн байна уу? Сайн байна уу. Хоёулаа манай подкастын сонсогчдод өөрийгөө товчхон танилцуулаад өгөөч. Сайн байцгаана уу, намайг Цол Заяа гэдэг. Одоогоор Солонгос улсын Кёнгийг сургуульд урлагийн чиглэлээр 4-р курсын оюутан болоод суралцаад явж байгаа. Хоёулаа тэгвэл 4-р курс гэхээр ер нь одоо нэлийн завгүй байгаа юу? Яг мэрэгжлийнхаа хичээлүүдийг бол эхний 3 курстэй шахаад үзсэн болохоор одоо яг төгсөх хичээлүүд тэгээд хідэн куянсо дутсан байгаа болохоор харьцангуй цаг бол гайгүй л байна да. За тэгвэл цаг заваа гаргаад бас манай сонсогчдод зориулаад оролцож байгаад баярлалаа. За хамгийн ихний асуулт маань болохоор хоёулаа Солонгос хэлийг ер нь хамгийн анх яг яагаад суръя гэж бодсон бэ? Солонгос хэлийг альва нэг хэлийг ер нь суръя гэдэг чинь тийм амархан нэг тийм өдөр тутмын жижигхэн нэг тийм сонголт биш байдаг ч тийм. Үний бараг амьдралыг өөрчлөх хэмжээний тийм чухал том сонголтуудын бас нэг нь байж болохоор байдаг. Яг хизээ анх яагаад Солонгос хэлийг суръя гэж шийдэжсэн бэ? Тэр талаараа ярьж өгөөч. Миний хувьд анх дунд ангид байхдаа өөрөө Солонгос дуу, K-драма ер нь Солонгосын урлаг талд нэлийн сонирхолтой хүүхдээсэн. Тэгээд нэг удаа YouTube-ээр дуртай хамтлагийнхаа гарсан нэвтрүүлгийг ингээд үзэж хагаад сүүлийн анги нь монгол орчуулгатай зарцагдаг байсан болохоор хүлээж хагаад за ер нь өөрөө сураад орчуулгагүй үзвэл арай амар юм байна да гэж бодоод зүгээр сонирхлынхаа төвшөнд анх Солонгос хэлийг бие дагаад сурч эхэлж исэн. Тэгээд тэндээс хойш анги ахих тусам гадаадд сурах талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж эхлээд 12 дугаар ангид ороод яг ийш өөхийнхөө өмнөхөн ээж автайгаа сайн ярилцсны үр дүнд Монголдоо хэлээ сураад тэгээд гадагшаага ер нь явсан зөв юм шиг байна гэж бодоод яг эрчимтэй сургалтанд сууж эхэлж байсан. Тэгвэл Солонгосын соёл бас нэлээд нөлөөлсөн байх нь шүү дээ. Тийм ер нь Солонгос хэл сурна гэхээр ер нь тэгэл дуртай зүйлдээ цаг гаргаад би ч гэсэн анх яг сурахаа өмнө Солонгос дээрэл гой юм үзэндээ гой концертанд очиндоо л гэж бодож сурч эхэлж байсан да. Тэгэхээр өөрөө сонирхолтой байсан болохоор бас сурах тэр үйл явц нэлээд сонирхолтой бас тэгээд дуртай зүйлийг хийж байгаа болохоор харьцангуй нэг тийм шантрахгүй бас гоё байсан байх тий. Тийм ер нь ихэнх хүүхдүүд Солонгос төрсэн хүүхдүүдийг хараад ахаар зарим нь болохоор ээж аваахаа шахалтаар ирсэн болохоор яг юу сурахаа мэдэхгүй байна, яаж амьдрахаа мэдэхгүй байна гэсэн хүүхдүүд бас байдаг юм байлээ. Тэгээ миний хувьд болохоор яг сурахыг хүссэн зүйл зорилго маань тодорхой байсан болохоор ээж аваасаа бүр гуйж агаад явуулаад өгөөч гэд тэгээд дуртай зүйлдээ шандаад хэлэхэр хүн угаасаа л хичээл зүтгэл гарах нь ойлгомжтой болохоор хичээж агаал ирсэн байх л та гэж боддог. Солонгос хэлийг тэгвэл хамгийн анх сурч эхлээд авсан тэр нэг анхны сэтгэгдэл яг ямар байсан бэ? Одоо дийлэнх монгол хүмүүс харьцангуй бас хоёулангийнхэн жишээтэй адилханаар Солонгос драма, за эсвэл нөгөө Солонгос K-pop байна. Ийм соёлын давлгаанаас болоод харьцангуй бас нэг юм ойрхон дотн байгаад байгаа. Тэгтээ хүмүүс ойлгохтой болохоор Солонгос хэл ер нь бол айгүй маш амархан хэл. Монгол хүн сурахад ялангуяа маш амархан хэл өгүүлбэрийн бүтцэн адилхан байдаг гэд тийм ойлголттой байдаг. Хоёулангийнх нь хувьд яг хамгийн анх сураад авсан анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Анх сурж байхад бол би дагаа сурж байхад яг за гэд анхан шат хүртлээ сурчаад ер нь амархан юм байна да. Өсвөн хитгэн өсвөл байд юм байна. Дуудлага ч гэсэн гайгүй юм байна. Ер нь ингээд болохоор тэгдэг ч юм амархан санагдчихсан. Тэгээд яг шалгалт өгөөд цаашлаад ингээ гүнзгийрээд ирэх тусам дунд шат, агсан дунд шат, гүнзгий шат руугаа ороод ирэхээр яалтчгүй ганцаараа бол үнэхээр бархаа бэлтгэх юм билээ. Тэгээд ер нь бүтцээрээ хитрхи ингээ төстэй монгол хүнд харьцангуй амархан гэж ярьдаг ч гэсэн үнэндээ тодорхой хэмжээнд үнэн ч гэсэн яг ч бас тэгэж хэлэх нь жоохон эргэлзээтэй юм шиг санагддаг. Жишээлбэл монголчуудын хувьд real парам
зэрэг авиа дуудлах ч юм уу тэднэр нь ер нь анхан шатнд хэцүү байж агаад дээшлэх тусам ингээд дөрмөн хэцүү болж эхлээд Солонгос улсын соёлыг нь бас судлах шаардлага гараад амьдралынх нь хэм маягийг бас судалж ээж жишээлбэл ингээд монголоор сэтгэгээд нэг ийм өгүүлбэр юм чинь ингээд хэлчихвэл болох юм шиг байна да гэд өгүүлбэрээ холбоод хэлэнгүүт Солонгос хүний хувьд болонгууд тэр нь жоох өөр утгаар орж ирдэг ч юм уу арай нэг сонин сонсогдох ч юм уу харилцан ярианы хувьд доголдол үүсээд эхэлдэг юм шиг санагддаг. Төстэй тал байгаа ч гэсэн тэрийг дагаад бас ялгаатай тал нэлээ их байдгийн болов уу гэж боддог доо. Тийм би бас таны ярьсантай бас санал нийлж байна. Бусад хэлтэй бас харьцуулахад харьцангуйгаар солонгос хэл маань үсгээ үзэх, за тэгээд үг холбож унших, анхан шатны нэг юм суур үндсэн дүрмүүд гэх мэтлэн зүйлүүд нь харьцангуй бас амархан байдаг. Тэгтээ дахиад гүнзгийрээд явах тусам бас тийм ижил төстэй дүрмүүд их байдаг болохоор эргэлзэх, за тэгээд тэр яг үндсэн тэр санааг нь гаргахад аль нь зөв бэ гэдэг талаар бас сонгоход ойлгоход бас жоохон төвөгтэй байдаг болохоор зайлшгүй нэг багшийн ч юм уу зайлшгүй нэг хэнийг хүний туслалцаа болох хэрэгтэй байдаг юм шиг бас надад санагддаг. Би бас нэгдүгээр курст ирчээ дөнгөж яг нэгдүгээр курстээ гэхдээ оноогоо авцаад ирсэн болохоор яг анхан шатны харилцан ярианд бол асуудал байгаагүй. Гэхдээ яг л ихний хичээлдээ ороод багш нартайгаа харилцах тал дээр баг зэрэг асуудал гараад цаашлаа тэгээд имлэг орох ч юм уу, банк орох ч юм уу ингээд жоохон агсан төвшөнд ярих гэхлээр л сандраад ер нь л нэг сайн болж өгдөг байсан. Тэгээд тэрнээсээ болоод ч гэсэн ер нь шантрах үе нэлээ их байсан та. Яг тэр үед ингээд хажууд багш ч юм уу ингээд зөвлөх хүн байсан бол арай өөр байх байсан болов гэсэн бодол нэлээ их төрдөг. Тэгээд манай сургуулийн хувьд Монгол оюутнууд нэг их байгаагүй. Монгол оюутнуудыг хариуцсан багш гэж бас байгаагүй тэр үедээ. Одоо ч гэсэн их байхгүй л дээ. Яг ингээд гадаад оюутнуудын хариуцсан алба гэж тусдаа байдаг. Гэхдээ тэр нь манай хэл байхгүй. Солонгос, Монгол, Солонгос, Англи, Хятад гэдээ ер нь 3 хэлээр яг үйл ажиллагаагаа явуулдаг юм байлээ. Тэгэл яг тэр үедээ ядаж хэлээ сураад, жоохон ч гэсэн сураад мэйл бичиж чаддаг болоод ирсэн яамаа даа л гэж боддогдчихсэн даа. Тэгвэл хоёулаа оноогоо их сургуульд дэвшин ойрох, хэлсэн ойрох тэр үндсэн шалгуур хэлний оноогоо Монголдоо аваад тэгээд сургуульд орсон гэсэн үг юм байна тий. Хэр удаан хугацаа зарцуулсан бэ? Топгийн оноогоо авахад. Анхан шат сурж ихэснээс хойш байж агаад яг за гадагшаа явж сурсан зүгээр юм шиг байна да гэж бодоо шийдвэр гаргасны дараа 12 дугаар ангид орчоо жоохон байж байхдаа тэр шийдвэрээ гаргаж ирсэн. Тэгээд эрчимжүүлсэн сургуультанд суугаад нэг 3-4 сар орчим бэлтэж байгаад анхны топгоо өгөөд тэгээд топ 4 аваад сургуультаа материалаа явуулж ирсэн. Тэгвэл бас суур нэлээд сайн байсан байх нь бас тэгээд сургалтынх нь үр дүн бас нэлээд сайн гарсан байх нь шүү дээ. Харьцангуй бас богино хугацаанд оноогоо авсан байдаг. Багш нар маань нэлээд шахдаг байсны үр дүн талаас юм болоо да гэж боддог доо. Би ч өөрөө нэг амар ганцаараа байхдаа нэг юм хийгээд идэггүй. Яг хүнтэй харьцаж хийхдээ арай давуу талтай юм шиг санагддаг миний сурах барил. Тийм болохоор тэр юм уу яг багш нартайгаа ярилцаад мэдгүй юмаа түлхүү асуугаад мэддэг юм алгасаад явжвал цагаач хэмнээд мөнгөч хэмнэж байгаа юм шиг айгүй үр дүнтэй сурсан юм шиг санагдав. Солонгос хэлийг яг ингээд сурж явах тэр үйл явцад хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? Одоо надаас жишээлбэл манай сурагчдын хамгийн их асуудаг нь үг цээжлэх маш хэцүү байна. Цээжлээ ч гэсэн эргээд мартагдаад байна гэж бас айгүйх асуудаг байхгүй юу? Би бас ялгаагүй үг цээжлэх 4-2 надад нэлээд хэцүү юм шиг санагддаг. Яг нөгөө нэг анхныхаа суурийг солонгос контент үзэж YouTube ингээд сонсож байгаа тэглүүлсэн болохоор ч юм уу чих маань ерөнхийдөө онгойчсан байсан. Гэтэ яриа нэг сайн болохгүй дөрөв дандаа алдаатай ярьдаг ч юм уу эсвэл яг жоохон ялгаатай үгэн дээр хоёр яг ижлэг утгатай үгэн дээр жоохон өөр утгатайг нь ашиглах ч юм уу тиймгүй тохиолдол их байсан. Тэгээд хүнтэй сайн солонгос хүмүүстэй харьцдаг тийм аппликейшн ч юм уу эсвэл багштайгаа яг тулж харьцвал арай амархан ч юм уу үг цээжлэх бол угаасаа л солонгосоос сурч явах ямар ч хэлийг сурцах явцад хамгийн хэцүү зүйл юм шиг санагддаг. Тактиктэй сурах хэрэгтэй юм болов гэсэн бодол төрж байна. Таны хувьд жишээлбэл үгээ яг ямар аргаар цээжилдэг байсан бэ? Зарим сурагчид бол өгүүлбэр зохиодог, зарим нь бол нөгөө нэг
А4-ийн бичгийн заасыг 2 хувааж агаад бичиж цээжилдэг. За зарим нь бол зөвхөн дуудлагаараа сонсож цээжилдэг гэх мэтлэн янз янз яагаад гэдэг. Таны хувьд яг ямар аргаар Би болохоор А4 би ер нь бичиж цээжилдэг төрлийн хүн болохоор цээжлэх хүртлээр бичиж агаад нэг яг цээжсэн үгээ тэр оройноо ч юм уу эсвэл маргааш өглөөнд босоод яг цээжсэн үгнүүдэд буцаагаад шалгадаг маягаар цээжилдэг байсан. Тэгээд хандсны үгнүүд түлхүүд цээжилдэг байсан нь илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Тэгээд одоо жишээлбэл зүгээр л ингээд хамаагүй үг ч юм уу одоо жишээлбэл бодох цэвэрлэх гэдэг ч юм уу үйл үгийн нэг тусдан цээжлээд амтны үгнүүдийн нэг тусдан цээжлээд нэр үгнүүдээ нэг тусдан цээжлээд гээд мэрэгжил хувцас эд зүйл ч юм уу тиймэрхүү байдлаар багцлж цээжлэх юм бол арай илүү толгоонд үлддэг юм шиг санагдсан. За тэгвэл подкастыг сонсож байгаа солонгос хэл сурж байгаа үгээ яаж цээжлэх вэ гэсэн хүмүүстүүдэд бас айгүй хэрэгтэй сайхан зөвлөгөө байсан байхаа гэж бодож байна. За дараагийн дахиад нэг асуумаар байгаа зүйл нь болохоор солонгос хэлний яг бусад хэлнээс нэг тийм эсвэл монгол хэлнээс ч юм уу ялгагдах онцлог нь яг юу байсан бэ? Жишээлбэл солонгос хэлэнд чи одоо нөгөө дуу, дүрс, дуурайх, игсонго, итэо гэд байгаа штэ гэх мэтчлэн нэг тийм ялгагдах ямар сони юм бэ гэж нэг гайхажсэн нэг тийм онцлог нь юу байсан бэ? Надад болохоор хэлний хувьд хэл болгон өөрийн гэсэн тодорхой өвөрмөц шинж чанартай байдаг гэсэн болохоор анх бол муначе тэаче хоёр жоохон хэцүү юм шиг санагддаг байсан. Тэгээд явц дундаа солонгос хүмүүсийн амьдралын хэм маягийг ажиглаж үзээд хангук муна тэр тал дээр жоохон сонирхолтой зүйлсүүд их гарч ирсэн л дээ. Одоо жишээлбэл би ингээд 1-р курс тахта манай сомбэнер над дээр ирээд ингээд юм ярьж байгаа. За окей дараа тэгвэл ингээд хамт хоол идий тавмэ пап хамтираад уух юм уу. За иймэрхүү ер нь хэлхийг айгүй ашигладаг байсан. Ингээд би бол хувьдаа за дараа хоол идэх юм байна да. Дараа ингээд уулзаж ингээд гадуур дотор гарах юм байна да гэд ойлгоцсон байсан. Тэгээд тэр нь ингээд солонгос хүний өнцгөөс хараад үзэх юм бол зүгээр л энгийн одоо харилцаа ярианыхан дуусгуур ч юм уу тэгээ бидний хувьд олонгуудаа за баяртай дараа ярих гэсэн утгатай л үг хэлсэн байлээ. Би тэрийг айгүй хүлээгээл мэдхгүй болохоор тэгээд хизээ ярих юм бол доо хизээ хамт хоол идэх юм бол тэр амьдралынх нь хэм маяг соёлын хувьд жоохон манайхаас нэлээд өөр юм шиг санагдсан. Тийм. Бид нар бол хүмүүс уулзаад салхтаа баяртай яри гэдэг шиг баяртай дараа нэг хоолнд орё хоол идья гэдэг бол мэдлэгийн үг байна шүү дээ. Тэгээд баахан паниктаал тэгээд дараа нь л мэдсэн дээ. Тэгвэл хоёулаа солонгос хэлийг яг манай сургалтын төвд анх яаж манай сургалтын талаар мэдээлэл аваад манайхыг сонгож ирж байсан юм бол тэр талаар тэр үед чинь би яг 12 дугаар ангид ороод за солонгос явах ёстой юм байна, топик бэлтэх ёстой юм байна гэж бодвол ээж аваасаа нэг л их амлалт өгөөл мөнгө аваад гарч ирэл. Тэгээд гацсан чинь сорил тогтоох шалгалт гээд өгөөд яг тэр үедээ бол би өөрийгөө айгүй сайн суурьтай ер нь л мэдчин чадчин хийчих байх гэж бодоод өгсөн чинь яг шалгалтын дээр мэдгүй юмнууд бол нэлээ их байсан. Тэгээд бичгийн ажлын дүн гарсны дараа гинт аман яриа авна гээд тэр үедээ бол яриандаа нэг сайн байгаагүй. Тэгээд авч исэн багш маань чи ингээд толгоон дотор ч байгаа ч гэсэн ингээд буцаагаад ингээд яриагаараа гаргаж чадахгүй байна. Наадах чинь ингээд яаж яг ярих хэвтэй вэ? Ингээд манайхаас ингээд зааж өгөө чи ингээд ер нь чамд суурчин байна гэж хэлээд тэгээд анх кимд явахар болж исэн. Тэгээд кимд яваад найз нөхдөдтэй болоод хамт солонгос төрсэн найзууд хүртэл байдаг болохоор ер нь л солонгосыг сурж байхдаа хамгийн гоё дурсамжтай байсан үе гэх юм бол яг сургалтын төвд явж исэн юм болоо даа л гэж боддог та. Тийм хүнд бас хүрээлэл ижил зоригтой найз нар бас маш их хэрэгтэй. Яг хамт сурж исэн хэд маань олонгууд ямар ч яг миний төрлийн хүмүүсээсэн болохоор манай багш ч гэсэн биддэг айгүй сайн шатдаг байсан. Тэгээд хүн яалтчгүй урд нь ингээд хэцүү сорил байх тусам ингээд хамт хийж байгаа хүмүүстэйгээ илүү татнасдаг юм шиг санагддаг.
Тэгээ багш маань ч гэсэн бид нарыг сайн шахаад бид нар ч гэсэн тодорхой хэмжээнд өөрсдийнхөө хэмжээнд нэлээд хичээсний үр дүнд хамт топоо өгөөд гарч ирэх тэр өдөр бол нэлээд гоёсэн багхаа. Тэгэл нэг тэгээ хит авсан гэж хариунууд авах байлаа. Солонгос хэлийг тэгвэл сурснаар яг таны амьдралд ямар боломжууд шинээр нээгдсэн бэ? Токио оноогоо авчлаа, солонгос хэлээ сайн сурчлаа гэд яг ямар шинэ боломжууд нээгдсэн бэ? Хэл сурна гэдэг нь надад ингээд хүн хичээл хийх боломж биш. Амьдралаа илүү ингээд өргөн хүрээнд бүтээх боломжуудыг өгсөн юм шиг санагддаг. Гадаад оюутнуудын хувьд хэлний оноо сайн, дүн өндөр, өөрөө хичээдэг байх юм бол сурч, ажиллаж, мөнгө хөрөмтлүүлэх хүртэл бодит боломжууд солонгос улсад зөндөө байдаг. Гэтэ энэ болгоны ард ингээд маш их төсөөр сахилга бат хөдөлмөр шаарддаг. Одоо ингээд энд ингээд дөрөвдөг жилдээ ажиллангаа сурж байгаа миний хувьд гэх юм бол нэг өдрийг л хийдэм өнгөрөөчих юм бол маргааш нь 2 дахин ачаалтаа ирдэг юм шиг санагдаад ер нь л энд амьдрахдаа цаг хугацаатай уралдаж мөрөөдөлтөөгөө зэрэгцэж алхаж сурдаг юм шиг санагддаг болохоор хэлээл сурцсан байхад ер нь ингээд бусд нь аяанда ингээд аажундаа болчиндоо л гэж хэлмээр байна да. Тийм байна. Бас их гоё тийм урам зориг төрүүлэхээр бас аюу гоё хариулт байлаа. Дараа нь болохоор хоёулаа одоо яг солонгосын Кёнги гээд их сургуульд урлагийн чиглэлээр сурж байгаа зөв тий? Ер нь урлагийн чиглэлээр сурах нь бусад одоо энгийн нийгмийн талаар ч юм уу за эсвэл эдийн засгийн санхүүгийн салбараар инженерчлийн салбараа сурахаас ямар ялгаатай байх юм бол хэрвээ манай подкастыг сонсож байгаа урлагийн чиглэлээр суръя даа гэж тэгж бодож байгаа, зорж байгаа сурагч байх юм бол тэр сурагчдад маань хандаж бас юу гэж зөвлөж хэлэх юм бэ? Солонгос улсад урлагийн чиглэлээр сурна гэдэг нь болохоор өөрөө ингээд хувь хүнээс цаг хугацаа маш их шалтгаалдаг юм шиг санагддаг. Одоо жишээлбэл урлагийн сургуулийн оюутнуудын хувьд мэргэжлийн хичээл нь 4-5 цаг дандаа уртаар ордог. Тэгээд кредит ч гэсэн нэгсээ өгдөггүй. Одоо жишээлбэл заавал сонгон судлах хэвээр мэргэжлийн хичээл ганцхан кредит өгдөг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол нэлээд их байдаг болохоор сонсох хичээл ихтэй ч гэсэн цаг аягүй багтай. Тэгээд дан ганц хичээлээ сонсохгүй урлагийн ангийн оюутнууд ингээд давхар одоо аудишнд бэлдэх хэрэгтэй. Иймээ тиймээ хажуугаар нь бас өөр юм ингээд хийхин тулд ер нь л цаг хугацаа нэлээд тавчуул гэж ойлгох болох байх. Тэгээд 2-3 дугаар курсээс эхлэхээр нөгөө нэг одоо манай ангийн хувьд гэх юм бол жүжиг тавьдаг, мюзикл тавьдаг, ер нь ингээд тоглолт дандаа улирал болгондоо 1-2 удаа байнга ингээд хийдэг болохоор хичээлээ дуусныхаа дараа үүрийн бэлтгэлд ордог. Одоо миний хувьд гэх юм бол жишээлбэл өглөөний 9:30-аас 1:20 хүртэл нэг мэргэжлийн хичээлээ дуусгаад үргэлжлүүлээд 1:30-аас 5:20 хүртэл дахиад нэг мэргэжлийн хичээлээ дуусгаад үргэлжлүүлээд 6 цагаас оройн 10 хүртэл бэлтгэлээ хийгээд дахиад хэрвээ хангалтгүй байна гэж үзэх юм бол дахиад оройн бэлтгэл рүү ингээд явах журмаар ер нь ингээд ер нь амрах цаггүй л хичээлээ хийж ингээд сургууль дээр амьдардаг гэж ойлгоход ерөнхийдөө болно. Тэгээд тэгэл ер нь юм л сурнадөө одоо жишээлбэл төгсөх ангийн оюутнууд ингээд төгсөх курсын жүжигээ ингээд диплом хамгааллаа гэж бодох юм бол 1-2 дугаар курсийнх нь ирж тэр эдтэй ингээд тусалж өгдөг, тайзыг барьж өгдөг, арын албанд нь ингээд явж өгдөг. Ер нь курс болгоно нэлээд завгүй өнгөрдөг. Тэр бол хажуугаар ингээд хичээлээ хийгээд өөр зүйл болоход ажил хийн гэдэг бол нэлээд хүнд юм шиг надад санагдсан. Тэгээд бодонгууд тэтгэлэг авчвал болох юм шүү гэсэн оюутнууд бас байж магадгүй. Гэтэ яг ингээд урлагийн ангийн оюутнуудын хувьд гэх юм бол бусад танхимын оюутнуудтай харьцуулахад тэтгэлэг авах боломж нь маш бага байдаг. Яг тусгай хувийн сангийн тэтгэлэг юм уу, сургуулиас ингээд өгдөг дүнгийн тэтгэлэг ч юм уу, өөр зүйл дээр л авбал юм гэхээс яг л ингээд GKS ч юм уу те том байгууллагуудын тэтгэлэг бол манай мэргэжлэр тэтгэлэг авах нэлээд хэцүү байдаг.
Тийм болохоор хэрвээ урлагийн мэргэжлэр сурна гэж бодож ивэл энэ болгоныг тооцоолж үзээд үнэхээр яг энэ мэргэжлэр сураад яг сурмаар байгаа эсгээ эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй юм шиг санагдсан. Би ч гэсэн ингээд сурч байгаа хэвээр найз нөхдгөө тэгээд ер нь шантрах үе нэлээ их байсан. Гэхдээ ингээд мэргэжилтэй дуртай болохоор мэргэжлээ ингээд үнэхээр энэ мэргэжлэр төгсмөр байгаа болохоор ингээд 4-р курс хүртлэе явсан юм шиг санагдчихэв. Тэгвэл хоёулаа нэлээд бас ачаалттай оюутан цагийн амьдралыг өнгөрөөж байгаа ах нь тий. Тэгээд бусад тэнхимийн оюутнуудтай харьцуулахад бас нэлээд солонгос оюутнуудтай хамгийн бараг ойр байж болох тэнхим бол бас юм урлагийн чиглэлийн таны энэ тэнхим байх нь тий. Тийм ер нь л манай танхимд бол гадаад оюутны их байхгүй. Зарим сургуулиудын урлагийн анги бол бүр гадаад оюутан авдаггүй юм байлээ. Тийм тэгээд ихэнх нь ер нь хориотой ч гэхээсээ илүү хоригдчихсан гэх юм уу. Яагаад гэвэл дундаас нь хаях тохиолдол их байдаг. Намайг 1-р курст орж явахад манай удирдсан багш ингээд гадаад оюутнуудыг цуглуулж байгаа. Та нар ингээд заавал төгсөх хэрэгтэй шүү. Дундаас нь битгий хаяарай. Ийм гоё мэргэжлэр сурж байгаа юм бид ядаж нэг ч гэсэн ингээд юм сураад мэдээд төгсөөрэй гэдэг айгуу гоё лекц орж өгч байсан. Тэр нь одоо ч гэсэн ингээд бодох нэрэл тийм байж тээ шантрах үе бол нэлээд их байсан. Гэхдээ бас яг хуу дуртай хайртай болохоор ингээд эцсийг үзэж байгаа юм болов гэж боддогцсон. Тийм байна. За тэгвэл яг ингээд хамтдаа хичээлээ сонсоо за багийн ажиллаа тэгээд би даалтуудаа ч юм ийм жүжигэндээ ч юм уу самбэ хүүбэ нартаа ингээд ойр дотн явхад ер нь солонгос оюутнуудын онцлог нь юу байсан бэ? Тэд нар яг ямар оюутнууд ер нь сайн оюутан гэж боддсон болоо солонгост их сургуульд? Яг хувь хүний өнцгөөс харах юм болов уу гэж бодож байна. Миний хувьд болонгот би яг хүрээлэл гэхээсээ илүү яг миний сургалтын чанар хувь хүний хичээл зүтгэл дээрээ тулгуурлаад солонгос дахь их сургуулийн амьдралаа өнгөрөөж байгаа болохоор дүнгууд маань нэлээд сайн. Ер нь дандаа л нэг 8-тэй ч юм уу. Ер нь би авч исэн удаа байхгүй. Яг тийм утгаараа нэг ч удаа хичээлээсээ тасалж үзэж байгаагүй, хоцорч үзэж байгаагүй. Багш нар бол намайг нэлээд сайн сурагч, идэвхтэй хичээл зүтгэлтэй гэж хардаг ч гэсэн бусад оюутнуудын хувьд бол тийм байгаагүй. Бусад оюутнууд ингээд дандаа ингээд ганцаараа явах ч юм уу, бас ингээд дуусгачаад ажил арбайт гэж цагийн ажил хийх ч юм уу тиймэрхүү тохиолдол их байсан болохоор ангийнхаа оюутнуудтай тотносох, гарч орох хамт ингээд ууч одоо юу нэрчээ тоглолт хийхийн өмнө болон тоглолт хийсний дараа тэдбүрийн нэг юм байдаг. Тэр нь олонгууд ингээд яг тэр тоглолтод гар бие оролцож байгаа бүх оюутнууд цуглаад багшаасаа бусна. Багш маань ирсэн ч болно, ирэхгүй ч байсан болно. Нэгнтэйгээ ингээд танилцах зорилготой ингээд ерөнхийдөө бол нийлээ уудаг. Тэгээд 1-р шат, 2-р шат, 3-р шат гэдээ ер нь өөр хүртэл ингээд нэгнтэйгээ ингээд уугаад тотносоод ярилцаад нэг баг болоод нэг хамт олон болохын тулд ингээд хийж байгаа үйл ажиллагаа гэдэг ойлгоход ер нь болно. Гэхдээ ингээд би тиймэрхүү ажиллагаанд нэг сайн очдоггүй байсан болохоор ч юм уу солонгос оюутнуудтай нэг тийм тотн биш яг ангийнхаа хүүхдүүдтэй. Гэхдээ яг өөр байдлаар солонгос оюутнуудтай тотнсон маань болохоор дугуулan байдаг сургууль болгонд Хунгари бан гэж байгаа. Тэгээд нэлээ олон дугууланд давхар ингээд явж исэн болохоор тэрнийхээ хүчинд юм уу ер нь солонгос хүүхдүүд нэлээд тотносон. Тэгээд солонгос долонгууд гадаад оюутан солонгос оюутнууд зориулсан тийм үйл ажиллагаа нэлээ ихтэй. Монгол сурахыг бодвол нэлээ их юм шиг санагдсан баг. Сар болгонд л нэг юм нэгддэг. Сар болгонд л ингээд ийм юм ингээд бүртгэж чинь, ийм юм та бүхнийг урьж чинь гэд ихэнх нь үнгүй байдаг болохоор очиод сонирхолтой зүйл хийх ч юм уу, найз нөхөдтэй болох ч юм уу. Тиймэрхүү байдлаараа нэлээд нээлттэй санагдсан. Тэгээ миний хувьд болонгууд дүнгээ сайн гаргуулад сайн сурагч байсан гэж бодож болох ч гэсэн бус хүүхдүүдийн хувьд ингээд их сургууль сурна гэдэг чинь одоо танилын хүрээгээ тэлэх өөртөө адилхан зорилготой хүмүүстэй уулзах байж болно шүү дээ. Тэр утгаараа яг тэр тэдбүрийн интерт яваад ингээд найз нөхдөдтэй болоод төгсөж байгаа оюутнууд бол амжилттай сураад төгсөж байгаа оюутан байж болно.
эсвэл сайн дүнтэй, онц дүнтэй дуусгаад шууд ажилд орж байгаа оюутнууд онц дүнтэй байж болно. Гэхдээ Солонгос оюутнуудын хувьд бол 1-2 дугаар курстэй яг тэр найз нөхөд хүрээлэл гэдэг зүйлээ үүсгээд 3-4 дугаар курстэй яг дараачихаа алхам руу одоо ажиллах internship ч юм уу ирээдүйн тал руугаа нэлийн чиглэлөө үйл ажиллагаагаа явуулдаг юм шиг санагдсан. Тийм байна. Тэгвэл зөвхөн хичээлээс гадуургаа дугуйлан за эсвэл хамт олонны за сургуулийн тэнхмийн нийллэгүүд байж болно. Гэх мэтлэн зүйлүүд бас нэлээд хэрэг болдог байх нь шүү дээ. Цаашдаа хүрээлэлтэй болоход хүмүүстэй танилтай болоход. Тийм жишээлбэл одоо манай ангийн хувьд гэх юм бол нэг ийм хүүхд хэрэгтэй байна. Энэ ингээд жижигхэн одоо үзэгдэлд ингээд орчих юм жижигхэн битэй охин байна уу гэх юм бол тэр самбай одоо мэддэг охин лугаа залгана уу гэхээс яг л тэр жижигхэн битэй охиныг ингээ хайгаад энэ тэрнгээр явна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор яг манай ангийн хувьд бол нэлийн танил тал ингээд нэг нэгнийгаа таньдаг байх нь нэлийн чухал юм шиг санагдсан. Тийм байна. Би бол таны ярианаас ойлгоход Солонгос оюутнууд бол хичээлээ хийх үедээ маш сайн хийдэг. За тэг хичээлээс гадуурх цагаач гэсэн тэрийг бас чухал цаг гэж бодож бас хүрээлэлтэй болоход, найз нөхөдтэйгээ болоход нэлээд анхаарал хандуулж тэрэнд бас өнгөрөөдөг байх нэ гэж ойлголоо тий. Тэгээд гадаад оюутнуудаас өөр гэх юм бол их орондоо суралцж байгаа ээж аваахаа хажууд байгаа учраас нэг тийм санаа зовох зүйл харьцангуй багтаа юм шиг санагдсан. Тэгээд гадаад оюутнууд бол эцэг эхээсээ холоогоо ер нь ингээд бие дагаад амьдрахын тулд ингээд тасан зохицох хугацаа гэж миний бодлоор нэг 2 жил бол нэлийн одоо яг үннийг хэлэхэд бол жоохон зовж магадгүй. Тэгээд яг тэр үеэс авчих юм бол харьцангуй гайгүй болоод нээлттэй болоод яг Солонгос дахь амьдралаа ингээд гоё өнгөрөөж эхэлдэг юм болов гэж бодогдсон. Тийм байна. Ер нь хоёулангийнхын сургуулиас тэгээд эсвэл бусад сургуулиас ч гэж болно. Ер нь ажиглаад тахад Солонгосын ихтэй сургуулиудаас гадаад оюутнуудаа хандсан яг ямар үйл ажиллагаа явуулдیں۔ Тэднийг яг хэрхэн яаж дэмждэг талаар хоёулаа бас товчхон танилцуулж өгөх юм бол. Манай сургуулийн хувьд гэх юм бол гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг гэж тусдаа байдаг. Top оноогоор одоо ингээд эсэж орохдоо нэг удаа тэтгэлэг авч болно. Тэгээд эсэж орсон top оноогоо одоо суралцж явах явцдаа ахиулах юм бол дахиад нэг удаа тэтгэлэг өгөх зарчмаар ингээд олгогддог. 4 жилийн хугацаанд нийт 3 удаа авч болох тэтгэлэг байдаг. Тэгвэл ингээд дан ганц гадаад оюутнуудад ингээд зориулсан дүнгийн тэтгэлгээрээ бас тэтгэлэг авах боломжтой тэтгэлгүүд нэрсэр байдаг. Ер нь ингээд заавал ингээд Солонгос оюутнуудтай өрсөлдөхгүй дээр доороо гарахгүй байсан ч гэсэн гадаад оюутнуудад чиглэсэн тэтгэлэгч гэлтгүү одоо үйл ажиллагаа жижиг сажиг юмнууд гадаад оюутнуудыг одоо Солонгос улсад ингээд төвхнөж ингээд тасан зохицоход нь туслах чиглэлээр 1-2 дугаар курсд бол нэлээд олон үйл ажиллагаа явуулдаг. Тийм юм байна. За ер нь хоёулангийнхаа подкаст дуусгах ер нь төгсөж байгаа. Тэгээд сүүлийн хэдэн асуулт маань болохоор ер нь Солонгос хэлийг сурж байгаа хүмүүст зориулсан ер нь асуултууд байгаа. За ер нь одоо Солонгос хэлийг сурья гэж шийдсэн хүмүүс байлаа гэж төсөөлж бодоход энэ хүмүүст маань 2 сонголт гарч ирээд байгаа тий. Эхнийх нь бол Монголдоо их орондоо яг сургалтын төвд ч юм уу за эсвэл хуваараа бие дагаад ч юм уу Монголдоо сурья гэсэн нэг юм сонголт. За нөгөөх нь болохоор ерөн сургуулаа төгсөөд 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд ч юм шууд очичё тэндээсээ л орчинд нь сурья гэдэг нэг юм сонголт байгаад байгаа. Энэ хоёр маань аль нь л ер нь сайн тал байгаа, муу тал байгаа. Тухайн хүндээ бас аль нь байж болно. Нэг нь зөв сонголт, нэг нь буруу сонголт байж болно. Дийлэнхтэй ер нь зарим нэг тохиолдолд Солонгост одоо орчинд нь очиж сурья гэсэн хүүхдүүд хит нэг тийм хөнгөн хийсвэр амархнаар төсөөлөд би орчинд нь очих юм чинь очиод бараг сурчин очиод бараг би ярьдаг болно ойлгодог болно гэдэг нэг юм амархан
ойлголттой очоод тэгээд тэр хэмжээгээр шантрах бас магадлал нэлээд их байгаад байгаа юм шиг санагдаад байдаг. Хоёулангийнхын хувьд болохоор Монголдоо сурсан нь яг ямар ашигтай давуу тал байсан бэ? Энэ хэр зөв сонголт байсан бэ гэд тэр талаараа хэлж өгөөч. Ер нь бол хэрвээ Монголд би сураагүй шууд Солонгост ирсэн бол дундаас нь бараг шантраад яг ингээд энэ миний явах зам яг мөн байсан болов би яг энийг ингээд хилээж ойлгохгүй байгаа хүн яаж мэрэгжлийн хичээлээ ойлгох вэ гэсэн бодол хамгийн түрүүнд төрөх юм шиг санагдчихэв. Тэгээд шударгаар хэлэх юм бол үнэхээр шантрах үе зөндөл гарах байх. Яг Монголд байхдаа бол эцэг эхийнхээ хажууд байсан тусдаа байж үзээгүй хүн бүхнийг чадна гэж зориглоод ирсэн ч гэсэн ингээд ирсэн даруйдаа хил нэвтрэхгүй бол өдөр тутмын хамгийн энгийн зүйл ингээд хүртэл хэцүү болдго юм шиг санагдсан. Одоо жишээлбэл дэлгүүрт орох байна, өвтлөө гэж бодоход имлэг явах байна, баримт бичиг бүрдүүлэх ч юм уу, сургууль дээр мэдээж Монгол орчуулагч байлаа гэж бодоход тэр болгоо ингээд тэр хүнийг хайгаад ингээд явна гэдэг чинь өөрөө бас асар хэцүү шүү дээ. Тийм болохоор тиймэрхүү дарамтнаас үүдэлтэй зарим оюутнуудад энд ингээд яг хэлний бэлтгэлээр ирж сурна гэж ирчээ дундаас нь буцах ч юм уу хэлний бэлтгэлээ дуусгачаа буцаагаад яваад дахиад тэндээ хэлнийхээ оноог авчаад буцаад ирж байгаа оюутан хүртэл би харж исэн. Тийм болохоор иймэрхүү зүйл ингээд харахаар ялтчгүй ингээд хэл гэдэг чинь хэлтэй бол өөрөө хүлтэй гэдэг чинь зүгээр ингээд гаргаад ирсэн биш юм байна. Үнэхээр л суур мэдлэг нь ингээд байж ээж тэрэн дээрээс ингээд мэдлэг нэмжээж илүү ингээд баялаг болно гэхээс ямар ч суур мэдлэггүй зүйл дээр ирчгээд гадны орон дээрээ гадны хэлийг сурна гэдэг бол жоохон хэцүү шүү. Миний эргэн тойронд ч гэсэн яг хэлний бэлтгэлээр ирчээд яах гээд ингээд хэдэн сая вон төгрөг ингээд зарцуулаад цаг хугацаа өрн таран хийгээд тэнд ингээд ирчвдээ ядаж суурай тавьчаад ирдэг үедээ гэсэн хүмүүс нэлээ их байгаа. Тийм болохоор ядаж л суурай тавьчаад ирвэл боломж нь ихсэн, харах өнцөг нь өөрчлөгдөн, тэгээд хүрээлэл чинь бас дагаад өөрчлөгдөн. Ядаж л тэтгэлэг авчих юм бол ажил хийж тэгж илүү цагаар зоох шаардлага байхгүй хичээлдээ л анхаарахад болно. Тийм болохоор орчинд нь очиод сурна гэдэг сайхан ч гэсэн яг суурай ингээ Монголдо тавьсан бол арай үзэж харах юм чинь өөр байна. Тэгжээж багшигаа ойлгох хүмүүстэйгээ харьцан амьдрал чинь ингээд илүү өнгөлөг, суралцах хугацаа чинь илүү үнцэнтэй байх юм болов уу гэж бодогдож байна. Яг таны саяны хэлсэнтэй адилхан хэл чинь өөрөө эцсийн зорилго нь биш зүгээр л зорилгод нь хүрэх ингээд гүүр нь болохоор хэлээ сураад зогсохгүй тэр хэлээр дамжуулж мөрөөдөлтөө хүрэх ингээд шинэ орчинд нэвтрэх илүү өргөн ертөнцтэй холбогдох боломж нь нэгдэх болохоор боломжтой бол ингээд Монгол дахтаа сэтгэл зүйн болон санхүүгийн дарамт багтаа орчинд суурай сайн тавиад ирвэл сууртай хүн хааж утсан хурдан өсөж ториндог, хурдан ингээд дасан зохицдог. Хамгийн энгийн жишээг бодох юм бол одоо жишээлбэл онгоцноос дөнгөж буугаал метроны карт авах гээд CU ч юм уу GS орлоо гэж бодох юм бол англи хэлж байхгүй, солонгос хэлж байхгүй байх юм бол биеийн хэлээр ингээд ойлголцлоо гэж бодъё. Тэгээд дараа нь ингээд автобусан суугаад сургууль руугаа очие гэж бодъё. Ингээд шат дараа болгон чи ингээд сэтгэл зүйн хувьд ч тэр өөрийгөө ингээд үнэлэх үнэлэмжинд ч тэр ингээд нөлөөлж байгаа болохоор аль болох суурай тавиад аль болох ингээд өөртөө арай амар замаар ингээд гадаад орчинд суралцвал илүү дээр юм болов гэж бодож байна. Ерөнхийдөө хоёулангийнх нь яриад дуусчлаа. Тэгээд цаг заваа зарцуулаад
бидэнтэй солонгос хэл сурж байгаа хүмүүст маш их хэрэгтэй мэдээллийг өгсөнд чин сэтгэлээсээ ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд 4-р курсын байна. Их сургуулаа сайн төгсөөрэй. За тэгээд өөрийгөө зорилгодоо заавал хүрээрэй гэж хүсье. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн дугаар маань дуусж байна. Дараагийн дугаараараа эргээд уулзъя.